Сайн байцгаана уу, шинэ бичлэгээр уулзаж байгаадаа баяртай. Энэ удаагийн бичлэгээрээ өөрөөрөө байхад бусад хүмүүсийн бодол заад болдог тухай бэлтгэлээ. Та ямар нэг үг хэлэх юм уу, үйлдэл хийхдээ бусад хүмүүс яаж хүлээж авах талаар бодож байсан уу? Мэдээж хэрэг хүн бүр л их бага хэмжээгээр санаа зовж л байсан баг. Бусад хүмүүс юу гэж бодох бол энэ асуулт тэний үйлдэлийг хоёр янзаар хардаг. Эхнийх нь таны төсөөлөл. Хүний тарих төсөөлөл болон бодит байдлыг ялгаж чаддгүй. Таны талаар хүмүүс юу гэж бодохыг сөргөөр төсөөлөн бодох үед бодит байдал дээр хинч таны сүүж эхлэхгүй байхад хэдийн нэг сандраад эхэлчихсэн байдаг. Хоёрдугаар бодит байдал дээр та ойр дотны танил хүмүүстэй хийх зүйлийг хэлэхэд тэд өөрсдийн бодлоо үндсэлтэйгээр гэхдээ таны бодсон байдлаар хэлэх болно. Жишээлбэл давган зохиолын ном бичих мөрөөдөлтэй хүн ямар төрлөөр юу бичих гэж байгаагаа алчсан бөгөөд гэр бүлийн хүндээ хэлэхэд дайчгүй л юм. Гэхдээ энэ санаа үлэг болчихсон санагдахгүй юм гэж хэлээд хэд хэдэн энэ төрлийн зохиолын нэр хэлвэл та яах вэ? Нэрэж тийм юм гэж бодоод ялхар шийднэ. Ингээд та бусдын шүүлтүүрээр өөрийнхөө хүсэл мөрөөдлийг траачилж байгаа. Энэ ганцхан асуултаас болж та торон байгаа шүү шиг байгаад л байх юм уу? Үүнийг зогсоож тарыг идэх нэг аргыг схемээр харуулъя. Таны талаар хэн нэгэн ямар нэгэн зүйл хэлв. Та хэлж байгааг нь өөрийн чихээр сонссон уу? Та тэр хүнийг таних уу? Та түүний санал бодлыг үнэлдэг үү? Тэд санал бодлоо таны төлөө л хэлсэн үү? Тэдний санал бодолд үнний хувь бий юу? Магадгүй тийм гэж бодож байвал бодоод нэг үдээрэй. Адин дээр болохыг шийдээрэй. Тэгээд бүү санаа зов. Тэгэхээр санаа зовхгүй байхад хамгийн амар бөгөөд найдвартай арга байх нь. Яагаад найдвартай гэсэн бэ гэхээр та яг одоо энэ бүх бичлэгийг үзэж сууж байна шүү дээ. Би ч бас хүн бүрийн хүсэлт нийцүүлэх гэж хичээхгүйгээр зүгээр л санаа зовхгүй бичлэгээ та бүхэнд хүргэж байна. Сонирхолтой түүх хуваалцъя. Энэ түүхийн талаар ном болон хэлбэл байдаг. Мөн маш олон эрдэмтэд үүний талаар судалсан байна. Анита Моржан бараг үгээд сэгсэн хүн юм. Тэрээр 2002 онд лимфома гэдэг хор тавдртай онцлогдсон бөгөөд эмчнэр түүний ямиг аврахад хэвтрхий оройцсон гэж дүгнсэн. Хор тавдар түүний бүх биеэр тархснаар эргэтнүүд нь хаагдаж комд орсон. Анита Моржан 30 цагийн турш комд байсан бөгөөд комноос гарсныхаа дараа түүний хавдар 4 хоногт л орчим хувиар багасч 5-7 хоногийн дараа ихэд хор тавдаргүй болсон юм. Идэглэх боломжгүй гэж аншлагдсан түүнд юу тохиолдсон юм бол комтой хугацаанд тэр бүх зүйлийг мэдэрдэг байсан. Хажуудаа шаналж байгаа нөхрийгөө болон түүнд хийж буй эмчилгээг ком байхдаа өөд болсон аав болон сайн найзтайгаа уулзсан юм. Аав нь түүнийг цаашдаа айдасгүйгээр амьдрахыг бас өөрөөрөө байхыг зөвлөжээ. Аюулгүй байхын тулд бараг бүх зүйлээс айдаг байсан нь түүний үхэлд хүргэх хүчин тусахад хүргэсэн байна гэдгийг тэр ойлгож авсан. Өөрөө ухамсараа баг зэрэг өөрчлөхөд л эрүүл болж чадах юм байна гэдгийг мэдэж авснаар тэр клиник өгөхлөөс сэргсэн юм. Манай бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.